Сайн байцгаана уу? Намаа Ангар Төмөлцө гэдэг. Би Монгол Улсын их сургуулийн хүмүүнлэгийн ухааны салбарын 1-р түвшний оюут. 44-р бүрэн төвд сургуульд төгссөн. Тэгээд 4-р ангиас хойш 12-р анги төгслөө суралцаад тэгээд тухайн үед ер нь онц сурдаг гэсэн. Тухайн үед бичгээ бол бас тийм гоё байгаагүй. Тэгээд анх танхимаар орж ирээд олон оюутнуудтай тэгээд илүү хичээнгүй оюутнуудын дунд орж ирээд тэгээд за ер нь хандлага өөрчлөх зүг юм байна. Тэгээд бусдаас их суралцах чадвар байгаа юм байна гэж шийдээд тэгээд гоё бичиж эхлэгээд 14 хоногийн хугацаанд ингээд хичээж бичээд тэгээд гартаа оруулсан. Танхимаар 2 сар орсон болохоор бас тийм их тохиолдол байгаагүй гэсэн. Дэвтрийн бичгнийг хараад оюутан хажуу суудаг оюутан залуус ирээд бичгийг сайжрах магтчихсан. Дараа нь суралцах юмсан яаж ингэж бичдэг юм бэ гэж олон асуусан. Жилийн төвтрүүд хадгалдаг. Яа ингээл өмнө жилийн төвтрийг харахаар одоо ингээл би ч одоо яасан мó хочдөг байсан юм бэ. Одоо ингээд яг өмнөх энэ төвтрийг харахаар ингээд өөртөө аяга урам зориг авдаг. Тэгээд за өөрийгөө ямар сайжирч байгаа юм байна. Хичээсэн үр дүн гарч байна гэж боддог. 10 жилдээ тийм сайхан бичдэггүй байсан хэмээн ярьж буй тэрээр Монгол Улсын их сургуулийн оюутнуудын дунд зарлагдсан бүтээлч лекцийн тэмдэглэл уралдаанд оролцож буй юм. Түүний лекцийн дэвтэр яг л сурах очих шиг үсэг бүхнэн жигд бас зурагтай ном шиг их өнгөлөг. Ярилцлагын энэ хэсэгт тэрээр бүтээлч лекцийн тэмдэглэл уралдаанд яагаад оролцох болсноо мөн ирээдүйд хэн байхаар хүсэж тэмүүлж буйгаа ярих болно. Тухайд тэмцээнийг харчаад оролцоод үзье ялах бах гэж бүрдэг. Надсан тэгээд ингэж бичдгээ учир нэг үл одоо энэчээс бичгээ харж урам зориг авдаг байхгүй. Би одоо ингээд энэ лекцийн тэмцээнд орсноороо итгэж байгаа. Цааш миний лекцийн тэмдэглэлийг харчаад ингэж бичиж өөрийнхөө хандлагыг өөрчлөх хүмүүс олон гарах байхаа гэж бодож байгаа. Бус лекцүүд бас тэгж хийдгүү гэд асуусан байсан. Тэгээд танхимаар орох үед бол багш нарын яриаг сонсч бичих гэдэг айгүй хэцүү. Тэгж гоё бичих гэж хэцүү. Цахим хичээл орсноос хойш ингэж бичиж байгаа. Ер нь тэгээд яг хичээгээд сэтгэлээ гаргаад хийвэл юу ч хэцүү ш. Тэгээд зургийг бол сурах бол бас амархан гэж бодож байна. Би өөрөө зураг зурах сонирхолтой. Тэгээд багасаа зураг зурж яж одоо тийм тэр хоббинаас урам зориг авдаг. Тэгээд ер нь ихэнх лекц дээр зургийн зурхыг хичээдэг. Илүү ойлгомжтой байдаг. Тэгэхдээ дараа нь зурдаг. Яагаад гэвэл амжихгүй тохиолдол их байгаа. Тэгээд зай үлдээж чагаад тэмдэглэдэг. За нэг энэ жилийн 2021 оны 2 сар зурсан зураг сүлд. Чайно гэдэг жүжигчнийг сурсан. Тэгээд энэ Баярбат байна. Жүжигч. Тэгээд энийг 7 сар зурчихсан. Тэгээд Legion Sack энийг 2020 оны 9 сар зурчихсан. Хичээл хөвөр. Тэгээд Johnny Depp-ийг өмнө жилийн бас 5 сар 6 сар зурчихсан. За ингээд ер нь ихэнхдээ ингээд хөрөг зурдаг байгаа. Тэгээд хичээл хийх хажуугаар өөрийнхөө авиас чадварыг ингэж хөгжүүлдэг. Зураг зурах миний сонирхол бас авиас идэж гисэн. Эцэгтэй бас зөвлөлдсөн. Тэгээд би өөрөө түүхээр явах сонирхолтой. Тэгээд Монгол Улсын их сургуульд түүхээрээ орё гэж хэлсэн байна. Миний багын хүсэл мөрөөдөл бол ерөөсөө судлаач болох байсан. Палеонтологч болох гэдэг хүсэлтэй байсан. Тэгээд багасаа тийм хүүхэлдэйн кино гэхээс илүү тийм баримтат кино дуртай байсан. Тэгээд бас энэ сонирхлоо алдахгүй, мэргэжлээ алдахгүйгээд түүхээс сонсон. Би ирээдүйд ер нь бол дорож англи хэлийг төгсөрөөд эзэмшээд гадаад сургалттай байдаг. Тэгээд дээрэс нь түүхч гэдэг бол бас ингээд олон хэл сурах хэрэгтэй бол тэгээд дээрэс нь солонгос хэл, япон хэл, турк зэрэг хэлийг сурахыг хүсэж байгаа. Тэгээд Европ
орон дахнаас Герман зэрэг, Франц зэрэг хэлийг сурч үзэх хэрэгтэй. Энэ жил оюутан болж ирэх залуустай хэлэхэд шинэ хүмүүс, шинэ орчин 10 жилээс төсөөр байдаг. Тэгээд илүү зөв хандлагатай тэгээд мөрөөдөл чиглэлээ тодорхойлоод бүтээлчээр оюутнаасаа мөрөөдөлсэй гэж хүсэж байна.